эдийн засгийн тухай төлөв ярьж байна. 2000 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллага мянган өрсөлдөөн зорилттой хүний өрсөлдөөн тухай асуудлыг бишрүүлэн тавьсан. Олон улсын анхаарлыг тавьсан. За сүүлийн үед 2007 Азийн хөгжлийн банкны судлаачид энэ инклюзив групп буюу хүн төрөлхтөй хүний оролцоотой өсөлтийн тухай концепцийг дэвшүүлэн тавьсан юм билээ. За өнөөдөр олон улсын байгууллагууд сүүлийн эдийн засгийн хангалтын дараа бүхэлдээ энэ чиглэлээр нэлээд төлөв анхаарал хандуулж байгаа тодорхой юм л да. Удаа дараагийн олон улсын холбоот дээр энэ тухай асуудал яригч байгаа. Одоо манай үндэсний сэтгэл хөгжлийн хороо дээр бас төлөвлөлтийн тухай асуудлыг даастай тавьж чадахгүй. Их хурд парламентаараа төсвөө хэлцээд мөнгөө ярьсны дараа зарим нэг хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байна. Миний байр суурь бол хөгжлийнхээ гол асуудал векторуудыг томьёож гаргаж үндсэн чиглэлээр улсын хөгжлийн төлөвлөгөөр гаргаж ирчээд дараа нь тэрүүндээ таарсан санхүүжилт арга механизм ярих хэрэгтэй. Энтэй холбогдуулаад би төлөвлөгөө эдийн засгийн байгууллагыг шинэ утгаар би хуучны захиргаалтын төлөвлөлтийг яриаггүй. Мэдээллийн төлөвлөлт. Интегративны планированыг ярьдаг. Мэдээллийн төлөвлөлийг бий болгох чухал шүү. Том хэмжээний эдийн засгийн даамны хэмжээний байгууллагыг бол заа байгуулж улс орон алсаа харна. Өнөөдөр хөгжлийн төлөвлөлтийг түрээ барьж байгаа эрхт гаргасан энэ цаас бичсэн мөр гэдгийг эзэгчиж хүлж байна. Манай улс хөгжлийн цаглав гэхээр илүү ятэг хэрэг. Өөрөөр хөгжлийн хөгжим манай улсад ашигламжлаа түүхийн экспорт айлуулга үрдэг шингэцэг хархан үр дүндээ гадны эзэмшиж байна. Хөгжлийн бол үнэтэй хороо зөвгийн засгийн тал нийгэм талаас манифеста гэдгийг оролцогчид амаа.